Өдрийн дүргийа. За хамгаалалтаас зохистой ашиглалт эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийн агуулгыг үл дэмжиж байгаа. Бид нар ерөнхий агуулгынхаа хүрээнд бол нэлээд нээ. Хуучин бол ойгоо хамгаалах тухай концепцтэй байсан бол одоо бол илүү бас зүй зохистойгоор ашиглая гэдэг ийм агуулга руу орж ийна гэж бас ойлгож байгаа. Гэхдээ бас бид нар нээж байгаа бол хяналтаа эрхэн тавих уу? Яаж эндээс урьдчилан сэргийлэх үү гэдэг талын юмнууд дээр бас нэлээд анхаарал хандуулах хэрэгтэй агуулгууд бас гишүүд манаас хэлээд байна. За энэ үднээсээ бас хэд хэдэн зүйлүүдийг бас дахиад нэмээд тодруулъя. За ойн дагалдах баялагийг ашиглах хамгаалахтай холбогдолтой асуудал дээр тэр яг мэргэжлийн бас байгууллагад л тийм боломжийг өгөх гээд байгаа юм шиг зохицуулт 49.2 энэ төр хэд хэдэн заалтуудыг харахаар бас байгаад л байна л да. Энийг бол их тийм ойлгомжтойгоор бас нэг жоохон томьёолж өгөхгүй бол бас болохгүй асуудлууд бас байна. Хоёрт нь дуудлага худалдаатай холбогдолтой зохицуулт байгаа тийм ээ. Дагалдах баялагийг дуулдаг худалдаагаар бас байгаль орчны сайдын баталсан журмын дагуу дуудлага худалдааг зохион байгуулад нээлттэй ил тод явуулдаг байсныг болиулж байгаа агуулга бас харагдаад байгаа шүү. Тэгэхээр энэ дээр таад маань бас энэ бол бас жоохон хурсан алхам бас болох эрсдэлтэй шүү гэдгийг хэлье. За үйлдвэрийн зориулалтаар бэлтгэхээс бусад дээр ер нь тусгай зөвшөөрлөгөө болох гэдэг нь л гэдэг шүү дээ. Энийг бас нэлээд дэлгэрүүлээд бас таад маань дахиад нэг хариулаач. За энгийн ойгоос мод болон дагалдах бэлтгэх. За хамгаалтын бүс дотроо бас тодорхой дэглэмүүд байгаа. Тэр дэглэмүүд дээр нь хэрхэн бас тийм ялгамжтай байдлаар зохицуултууд хийж байгаа вэ гэдгийг бас тодруулъя. Бас хэдийгээр бас хамгаалтын бүс рүүгээ бас орох чөлөөлөх ийм зохицуултууд бас яваад байх вэ гэдэг ийм бас асуултууд байна. За хяналт дээр хуучин бол засгийн газар болон байгаль орчны яам үндсэндээ хяналт хийдэг байсан бол нэмээд 4 төрлийн хяналт руу орж ирж байгаа шиг байна. Нэг талдаа бол энэ бол зөв гэж харж байгаа. Нөгөө талаасаа нэг дундаа хийх вэ? Нэрийг яаж наривчлан зохицуулах уу гэдэг дээр бас тодорхой заалтууд нь ямар байгаа вэ гэдгийг бас тодруулъя. За ингээ бид нар ашиглалтыг нэлээд нэмээд өгнө. Орлогууд бас нэлээд орж ирнэ. Орлогыг нөхөн сэргээлт болон зүй зохистой ашиглах тал дээр бас тодорхой зохицуултууд яаж орж байгаа вэ гэдгийг бас нэлээд дэлгэрэнгүй хэлээд өгөх нь зөв бах. За сая жишээ нь хэм бол хош модны самрыг авсан орлогыг хош мод тариалахад зориулын антер гэдэг бас юм зөв тодорхой бас юм шийдлүүд бас байна. Тэгэхээр энийг ерөнхийдөө дотор нь задлаад энэ ямар хэмжээний орлого юмнууд бас нэмэгдэх үү? За түүнийг өөр зүйлд бас зарцуулахгүй байх талаас нь буцаад яг байгальд нь зориулах талаас нь бас ямар зохицуултууд байна вэ гэдэг асуултуудыг асууя. За Батэрдэн гишүүн хариулъя. Хууль санаачлагч. За лагаан гишүүн асуултанд хариулъя. Зөвшөөрлийн хуультай холбоотой харилцааг бид нар ерөөсөө хөндөөгүй. Зөвшөөрлийн хуулиараа л байгаа. Тэнд дуудлага худалдаа байвал тэнд дуудлага худалдаагаар л байгаа гэсэн үг. Бид нар харин хуулийн 31.5-аараа ойн баялагын ашиглах нөөцийг тогтоохтой холбоотой журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталж байгаа. Нөгөөх нь миний түрүүний хэлдэг ургацын жилээс хамаараа тодорхой хэмжээний ахуйн хэрэглээнд ашиглах уу эсвэл ахуйн болон үйлдвэрлэлийн зориултаар ашиглах уу гэдэг хэлбэрийг тухайн үед нь шийдвэрлэх. Тэр нь өөрөө байгаль орчны яам буюу сайдын бүрэн эрх мэдэл дээр байгаа. Тийм учраас ерөөсөө энэ ой дээр тийм айхтар нэгээд байгаа бодлого байхгүй, зөвшөөрлийн хуультай холбоотой харилцаа тэр чигээрээ бүрэн дүрэн хадгалагдаж байгаа гэдгийг би дахиад хэлье. Ашиглалтын бүсийн ойтой холбоотой асуудал байгаа. Ашиглалтын бүсийн ойд ой менежментийн төлөвлөгөөг үндэслэж байгаа. Бид нар сумын ой менежментийн төлөвлөгөө, аймгийн ой менежментийн төлөвлөгөө, улсын ой менежментийн төлөвлөгөөтэй болоод ой менежментийн төлөвлөгөөн дээр тухайлбал аль хэсэг нь ойжуулах ёстой, аль нь залуу юм, аль нь насжилттай, аль нь ой хөнөөлт организм болон ойрын төмөрт өртөцсөн болсоо мөртлөө хатсан, аль нь унаан гихтэй, аль нь ахуй хэрэглээнд авч болохын гэдгийг ой менежментийн төлөвлөгөөн дээр нь тулгуурлаад бид нар гаргачихж байгаа. Тэр бүрэн эрх нь бол хүчин төгөлдөр хуулийн дээр мөрдөгдөд явж байгаа. Ашиглалтын бүсийн ой гэдэг хэлбэр дээр бол бид нар ашиглалтын бүсийн ой дээр бол мод бэлтгэх, ойн дагалт баялаг түүх бэлтгэх, экологийн боловсрол олгох, байгалийн аялал жуулчлал явуулах, нүүрс төрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх, ялгарлыг бууруулах, төсөл хэрэгжүүлэх, ойн зам дид бүтцийг төлөвлөх, байгуулах, ашиглах, био эдийн засгийн үйл ажиллагааг эрхлэх хууль заасан бусад гэж оруулж ирж байгаа. Хуулийн төслийн 12 дээр. Өнөөдөр бид нар хожуулнууд байна, унаангнууд байна. Ой хөнөөлт организм болон ойрын төмөрт өртөцсөн мөртлөө ашиглаж чадахгүй эсвүүд байна.
Тэгвэл энийг аваад тэр модон идэл бүтээгдэхүүнийг хийдэг болъё гэж. Хүсгэл аймгийн Жаргалан цум гэхэд хогийн цэгийнх нь бараг 60% нь модны үрдсэн байна. Хаягдж байгаа тэр хогийн цэгийнх нь 60% нь модны үрдснээс бүрдэж байгаа. Тэгвэл энийг аваад бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулах ёстой. Энийг хийж чадвал бид нар энэ хуулиар явж байгаа харилцааг бид нар өнөөдөр батлаад явуулж чадах юм бол ойн салбар маань жилдээ 1.80 орчим төгрөгийн одоо орлого олдог ийм эдийн засгийн эргэлттэй болох боломжтой ийм салбар байгаамаа гэдгийг би хэлэх гэж байгаа. За, иргэдтэй холбоотой харилцаа буюу хитрхи нээж ийн гэдэг нь иргэддээр яригдаад байгаа шүү. Бид нар хот айл болон нөхөрлөлттэй холбоотой асуудлуудыг хөндөж байгаа. Яг өнөөдөр нэг үлэхэд иргэд маань өөрөө арийнхаа ойг очио сүйдгээд идэг харилцаа маш бага. Харин ч бүр байгаль хамгаалал буюу нөгөө хин ойроо орж юу хийж ийн, ойрын төмөр тавьчих вэ, яагаад удаад байна гэдэг ч юм уу. Энэ харилцаан дээр иргэд маань илүү их хяналтыг тавьж баг байгаль хамгаалагчийн чигүүргийг гүйцэтгэдэг. Нөгөө талдаа иргэдээр бид нар За зочин танилцуулъя. Хинтээ аймгийн Дархан сум ерөнхий боловсролын сургуулийн 2006 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төгсөлтийнхээ ойг тэмдэглэж байгаа төрийн ордонтой танилцж байгаа та бүхэнд улсын их хурлынхаа гишүүдийн өмнөөс эрүүл их хаз жаргал сайн сайхан хүсээрэй. За, Бадарчин Хэрлэн гишүүн асуултаа асууя. За тэгэхээр Ган хууль гишүүн тодруулъя гинэ. За. Тий, ерөнхий асуулт нь за ер нь нийлт тод болгох, захимжуулах, хяналт тавих гэдэг дээр та бас дахиад нэлээд дэлгэрэнгүй хэлсэн дээр хаа. За энэ чиглэлийн харилцаа юмнуудаас нэлээд цаашдаа одоо нэг нарийн зохицуулахгүй бол маргаанууд бас үргэлжлэсээр байна. За иргэдийн одоо бас мод бэлтгэхтэй холбогдолтой асуудал дээр нэлээд уян хатан зохицуулт орж ирж байна гэж ойлгож байгаа. За нэлээд олон бас одоо манай бүсээр ярихад бол бас Хинтээ аймгийн, Доронтой аймгийн бас хойд одоо бүсийн одоо иргэд бол самар янз янзын одоо чиглэлээр бас нэлээд бизнес эрхлээд ингээд явдаг. Маш олон иргэд бас эрүүгийн ингээм тэрэгт бас одоо холбогдчихсан ийм асуудлууд бас байгаа. Тэгэхээр энэтэй холбогдолтой одоо бас илүү уян хатан болгох иргэдийн бас одоо эдийн засгийн тэр боломжийг нь одоо бас аль түвшинд харах вэ гэдэг дээр бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. Нөгөө талаасаа ил тод болох нөтер дуудлага худалдаа энэ төр юмнууд байгаа гэж ойлголоо. Мөн одоо энэ дуудлага худалдаатай адилхан нээлттэйгээр одоо олгох, хэн нэгэн хүнээс хамааралгүй байх энэ зөвшөөрөл юмнуудыг бас олох чиглэлийн зохицуулалтаас илүү дэлгэрүүл. За, хуучлаас хариулъя. За баярлалаа. Дуудлага худалдаатай холбоотой харилцаа бол зөвшөөрлийн тухай хуулийн дээрээ байгаа. Зөвшөөрлийн тухай хуулиар дуудлага худалдаатай холбоотой харилцааг зохицуулах учраас бид нар өндөөгүй. Хяналт авахтай холбоотой харилцаан дээр ашиглалт, нөхөн сэргэлт, ойн төлөв байдлыг сайжруулах, ойжуулалтын үйл ажиллагаанд хяналтыг байнга тавьж байгаа. Менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэлцэх, санал өгөх хэрэгжилтэн дээр нь бид нар хяналтыг тавихаар хуульчилж өгсөн. Модны нөөцийг ашиглах, талбайн зураглал гаргах, ашиглалтанд хяналт тавих арга хэмжээг хэрэгжүүлэх бодит зардлуутай холбоотой харилцаанд оруулж өгсөн. Ойжуулалтын сангийн зохион байгуулалт, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журамтай холбоотой харилцааг зохицуулж өгсөн. За гэх мэтчлэнгээр тухайн холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага гүйцэд одоо хэрэгжүүлэгч нарт бол тодорхой хэмжээний хяналтын чиглэлүүдийг бол хариуцуулж өгсөн. Цахимцсан хэлбэр дээр буюу аль болох цахимжуулж байгаа, ил тод нээлттэй болгож байгаа. Иргэд цахим хэлбэрээр гоожингаа авдаг болж байгаа гэсэн үг. Тэрэн дотор нь тодорхой харилцааг зоогоод оруулах. За, Бадарчин Хэрлэн гишүүн асуултаа асууя.